Ээжүүд уншиж буй өдрөлгийг анх 2015 оны 12 дугаар сараас эхлэн аймгийн нийтийн номын сангийн эрдэм шинжилгээний танхимаас санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд улиралд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай юм. Энэ хугацаанд нийт 120 гаруй ээжүүдэд нийтийн номын сангийн талаар болон номын ач тусны талаар мэдээллийг олгосон байна. Өөрөөр хэлбэл тус өдрөлг нь гэртээ үр хүүхдээ асран хүмүүжүүлдэг ээжүүдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ хүндэтгэх, өөрийгөө бусдад таниулах, бусад ээжүүдэд суралцах, ахмад эмэгтэйчүүдийн сургаал үгийг сонсох, тэднийг ном уншлах үйлчлэгэнд татан оролцуулах, мөн номын сангийн үйл ажиллагааг сурталчилахад гол зорилго нь оршиж байгаа юм. Харин энэ удаагийн ээжүүд уншиж байна өдрөлгийг Алаг толгой баг, Жаргалан баг, Магсар багийн нийгмийн ажилтнуудтай хамтран тус багуудын 31 ээжийн төлөөллийг оролцуулан нийтийн номын сангийн эрдэм шинжилгээний чөлөөт уншилгын танхимд зохион байгууллаа. За манай номын сан ээжүүдийн өдрөлгийг бол 2015 оны 12 дугаар сараас эхэлж явуулсан. Тэгээд анхны туршилт маань амжилттай явагдаад бид нар дараачихаа багуудын засаг дарга нийгмийн ажилтнуудтай хамтраад одоо гэртээ ажил хийдэг хүүхдээ хараа байдаг ээжүүдийг бол нийтийн номын сантай холбох, номтой нөхөрлүүлэх ийм зорилгоор хөө арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэхүү өдрөлгт маань нийтдээ 8 багийн 120 гаруй ээжүүд оролцож байгаа. Манай нийтийн номын сангийн зүгээс болохоор бид нар үнгүү карт нээж өгнө. Тэгээд энэ картыг бол бүтэн жилийн хугацаанд ашиглах боломжтой. Гэрээрээ ном авч унших боломжтой. Тэгээ яагаад бид нар ээжүүдийг сонгосон бэ гэхээр хүүхдүүд чинь нөгөө ээжээсээ, эгчээсээ суралцдаг. Тийм болохоор бид нар манай ээжүүд, эгчнэр бас ингээд өөр хүүхдүүдэд бас номтой нөхөрлөөд үлгэр дуурайл болоосоо гэсэн үгнээс энэхүү арга хэмжээг зохиож байгаа маа. Энэхүү арга хэмжээг энэхүү улирал бүрөө зохион байгуулснаар гэртээ үр хүүхдээ асран хүмүүжүүлдэг ээжүүд эргээд гэр бүлийнхэндээ болоод үр хүүхдээ олж авсан мэдлэг мэдээллээ цааш нь уламжлаж номын ач тусын талаарх мэдээллийг түгээх сайн талтай юм. Тиймээс энэхүү арга хэмжээг улирал бүр энэхүү зохион байгуулж байгаад ээжүүд баяртай байна. Сайхан мэдээлэл олж үр хүүхдэд цаашаас нь өөр үрлэндээ сургамжуулж өгөх хичээл суралцлаа ургийн талдаа. Энэ орон нутгад одоо ном сум хийлж одоо ийм улсуудыг одоо ямар хүмүүс байд юм бэ сайхан яадаг энэ номын сан говьяд маят тэр бөхчүүдийг бол нарийн ном гаргадаг одоо энэ эдний хамт олонд бол одоо бас их баярлж байна. Их сайхан зөв зөвтэй хичээл сургалт явууллаа. Одоо энэс хойш зөв зөвтэй юм байд юм байна гэдэг бид нар мэдж авлаа. Өнөөдөр энэ Ховд аймгийн нийтийн номын сандар болж байгаа ээжүүд уншиж байна гэсэн энэ үйл ажиллагаа бол маш одоо зөв зөвтэй үйл ажиллагаа явагдаж байна. Энийг хойш бас энэ олон ээжүүд энэ дижин номын сантай хамтран ажилласаа гэж бодож байна. Тэг өнөөдөр бол маш их чухал бидний үр хүүхд удам одоо удмын бичгийг, ургийн бичгийг яаж хөтлөх вэ? Ургийн бичгийн ач холбогдол энэ талаар одоо бид нар бас өндөр мэдлэг авлаа. Одоо бидний амьдрал дээр байдаг ураг одоо бол ойртож байгаа гэдэг нь аль сум аль юунд очисон ч бол тодорхой байгаа. Тэр мэдээж байгаа. Тэгэд энийг сайхан үйл ажиллагаа явуулж байгаа. Багийн засаг дарга багийн нийгмийн ажилтнуудаа баярлалаа. Тэгээд энэ номын санчд болон номын сангийн хамт олондод бол маш их баярлж байна. Тус удирдлагын хүрээнд ээжүүдийг номын сангийн үйл ажиллагаатай танилцуулах, угийн бичгийн сургалт явуулах, ээжүүдтэй хамтран бүтээлч ажил хийх, ээжүүдэд карт нээж ном уншуулах, сонин сэтгүүл шинэ ном, ховор номын үзэсгэлэн гаргах, шинэ номын мэдээлэл хийх, номын фондны бүрдүүлэлт, номын хадгалалт хамгаалтын талаар мэдээлэл хийх, мөн цахим номын сангийн танилцуулах хийх гэсэн 8 төрлийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.